Бизнесийн эрх чөлөө нь 176 улсаас 79 байгаа. Энэ үндсэндээ төр аж ахуй нэгжүүдийг боодог, аж ахуй нэгжүүдэд эрх чөлөөг нөгдгүү гэж дүгнэлт гарч байгаа. Тэгэхээр улсын их хурлын даргын чөлөөлөл санаачлагыг бол барилгын салбар 100% дэмжиж байгаа. Хууль заагаагүй зөвшөөрөл болон хуулиас давсан зохицуулттай дүрм журмуудыг чөлөөлж гисэн. Бизнесийн орчинг сайжруулах, саад тодорхойг ялгахтай холбоотой энэ санаачлагыг бол манай мэдээлэл харилцаа холбооны операторууд бол бүрэн дэмжиж байгаа. Чөлөөлөе гэдэг нь юу? Салбаруудын хувьд тусгай чөлөөллүүдийг нөгөө болгох, одоо цөөлөх тэр бол маш амжилттай хэрэгжих одоо зөв зүйтэй зүйл байгаа. Бизнес эрхлэгч нартаа дараа нь энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс нээлттэй байх ёстой, зах зээл угаасаа хэлж явах ёстой. Их хурлын даргын тавьж байгаа одоо чөлөөлөе гэсэн ийм одоо зоригтой гол санаануудыг өөрчлөлтүүдийг хийж чадахгүй байна, өнгөцгөн хандаад байна гэж. За тусгай зөвшөөрлийг ингээд цахимаар болгодог болгож байна. Цахим бол үнэхээр зүйтэй энэ бол бидний одоо явах ёстой зам. Үзэл баримтал бол сайн болсон гэж үзэж байгаа. Ер нь ямар нэг дэвшил гарна гэж бодож байгаа. Тэгээ бид нар энэ зөвшөөрлийн тухай хуультай танилцаад бас учрал сайтад бас албан тоод хөргүүлсэн бидний саналыг хүлээн авсандаас талархъя.